Өглөөний минь дэлхий, өглөөний минь Улаанбаатар, дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн Давос баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг 3 дугаар студиас хөтлөгч Харгун миний бий болон хөтлөгч Чимбат за мөн найруулагчаар давхар ажиллаж байна. Хүргэнэ. За өглөөний минь Чимба, сайхан амарсан уу? Өглөөний минь Даргун, өглөөний минь сонсогч та бүхэнд өглөөний минь хүргэе. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг газрын шимээр амьдралд амт нэмнөрөөтэй газар шим шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна. За энэ бүтээгдэхүүнээрээ хамтран ажиллаж байна. За мөн элэг хамгаалах бүтээгдэхүүн Liv 52 илгээ хайрлын өрөөтэй хамтран ажиллаж байна. За өнөөдөр 2025 оны 3 сарын 19-ны өдрөө тэгэд он гараад 78 дахь өдөр болсон байна. Он дуусахад 287 өдөр болсон байна. За яг одоогийн байдлаар Улаанбаатарт хасах 7 хэмээн хүүтэн байна. Өдөртөө өнөөдөр нэмэх 9 хэмээн дулаан байх юм байна. За маргааш өндөө пүрэв гарагт хасах 3 хэмээн хүүтэн, өдөртөө нэмэх 12 хэмээн дулаан байх бол баасан гарагт шөндөө нэмэх 2 хэмээн дулаан, за өдөртөө нэмэх 14 хэмээн дулаан байх нь. За бям гарагт шөндөө 2 хэмээн хүүт дулаан, за өдөртөө нэмэх 16 хэмээн дулаан байна. За харин нэм гарагт шөндөө 3 хэмээн дулаан, өдөртөө арай жоохон хүүтрээд 8 хэмээн дулаан болох юм байна. За одоо нэмэх 16-ад хүрчээд буцаад нэмэх 8 болсон чинь жоохон гоолгүй сэрүү болох нь гэдэг. Өдөд ч одоо миний ойлгожаар нэмэх 8 бас дулаахандаа орно шүү дээ. Тэгэхэд нэмэх 16 хөрөнгөтэй буцаад нэмэх 8 болох юм байна. Нэм гараг тэгэхээр за буцаад бас нэг жоохон сэрүүсэх юм байна шүү манайхаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр өнөөдөр дэлхийд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярьдаг. Тэгэхээр өнөөдөр хоёр олон улсын тэмдэглэлт өдөр тохиож байна. Нэг нь олон улсын хэрэглэгч буюу үйлчлүүлэгчдийн өдөр гэдэг. За хэрэглэгч хаан гэдэг өрөө байдаг шүү дээ. Яг тэр шиг одоо хэрэглэгч, үйлчлүүлэгч гэдэг ямар чухал юм бэ? За магадгүй та үйлчлэгийн салбарт ажилуулдаг бол үйлчлэгчээ дахимдуулж одоо кэрлэн гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр бол үйлчлэн баярлуулах тийм байж болох өдөр юм байна. За дээрэс нь олон улсын надад уншаад өг гэдэг өдөр юм байна. За надад энэ нь илүү сонирхолтой санагдлаа. Тэгээд бүгдээрээ надад уншаад өг гэдэг өдрийг сонирхцгоё. За хүүхдүүд томчуудаас чангаар ном уншиж өгөхийг шаардах өдөр гэж товчхондоо хэлж болно. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн баяр гэж бас нэгэн талаар хэлж болно л та. Хүүхдүүд ахаасаа, ааваасаа, ээжээсээ, эмээгээсээ, өвгөөсөө за таньдаг ах, авга, нах захаасаа ч гэсэн та надаа ном уншаад өгөөч гэж шаардаж болох өдөр юм байна. За та шаардвал ерөөсөө уншиж өгөх үүрэгтэй болчлоо. Хүүхдүүд маань энийг мэдээд авчвал далимдуулаад зөндөө томчуудаар номоо уншуулах эрхээ эдлэх өдөр ахна тий. Тийм байна. Айтайхан л өдөр шүү дээ. За бас яалтчгүй. За манай хүүхдүүд бол ингээд орой шөнө болгон ингээд уншаад өг, тэрийг уншаад өг гэдэг тэгэл бас үнэхээр бас хаяа ядарсан үед бол хэцүү байдаг. Гэхдээ тэгэл аль болох уншиж өгөхийг оролддог. Тэгэхээр хүүхдүүд бол яалтчгүй одоо юм уншуулах үнэхээр дуртай байдаг. За тэр нь заавал үлгэр гэж аймш. Өөр зөндөө ч олон ном байж болно. Одоо үед чинь бүр ном их төвөмөл болсон, сайхан болсон үе шүү дээ, тий. За Чимба хэр их ном уншуулж өгсөн? За ер нь бол уншуулах нь бас яг тийм бол их байгаагүй. Ягаад бол манай ээж аав бид нар ч нөгөө бас олуулаа тий. Хүртээмж муу тий. Ээж хүртээмж муу ачаал ихтэй тэгээ тиймэрхүү байсан. Тэр талаараа гэх юм бол яг зүгээр өөрөөсөө бас унших дуртай. Дүүтэйгээ бид хоёр хоёулаа бас янз бүрийн мөрөөдтэй ярих тийм маш дуртайсан. Шүн байж байгаа хоёулаа юм ярих гэж 0 мөрөөд ороод тэгээд ярьдаг. Тэр өдөр чинь бүгдээрээс ах トゥ нар олон ах トゥ нартай байх нэг гоё юм. Гэхдээ ихэнхдээ л би зүгээр тэгж боддог юм. Бид нар бол байгаа хат аим шиг юм л их ярьдгүйсэн да. Ер нь их ч ах нар яриул ер нь нэг тийм гоё юм бол ярихгүй. Дандаа нэг жоохон тийм адреналин ялгаруулсан аим шиг юм яриад байдаг талтай тий. За гэхдээ мэдээж хэрэг заавал том хүнээс ч ахаалгүй. Ер нь хин нэгнээс хүүхдүүд эрхээ идэлээд хэм өнөдөр баярын өдрөө тэмдэглээд надаа энийг уншаад өг, тэрийг уншаад өг гэж хэлж болох өдөр юм байна. За ялангуяа хүүхдүүдээр нь тэгж хэлүүлэх ёстой өдөр юм байна. Тэр магадгүй хүүхдүүд манай радиог сонсож байгаа бол эсвэл хүүхдтэй бол чиний баярын өдөр юм байлаа шүү. Тэгэд хэлчихэд зөрүүлээд та надад тэгвэл энийг уншиж өг гэж хэлж болох нь. Бараг өөртөө мэдээд ч одоо хүүхдүүд яахтар болсон шүү дээ. За өстө мэдээд олж магадгүй. За ямар ч гэсэн ийм өдөр. За энэ өдөр мэдээж хэрэг цаанаа бол асар гүнзгий агуулгатай. Цаанаа бол маш өндөр аж холбогдолтой зүйл. За ер нь хүнээр одоо
юм уншуулна гэдэг бол хамгийн цаана явж хамгийн цаана байгаа гол одоо ач холбогдол нь бол мэдээж хэрэг хүүхдийг номонд дурлуулах. Номонд дурлуулна гэдэг бол ерөөс амьдралын одоо эцэг эхчүүдийн хийж чадах хамгийн одоо том даваанууд нэг байх гэж боддог. Хүүхд он сурах албагүй. Одоо үед чинь бүр тэрийг бүр хүлээн зөвшөөрдөг болсон. Заавал он сурдаг байх албагүй. Заавал одоо тоондоо сайн байхаар чадахгүй байж болно мэдгүй. Гэхдээ хүүхд номонд дурлсан хүүхд бол яаж ч бодсон сурлахаар бол яалтчгүй явдаг. Тэгээд бүх амьдралын турш ингээд нөгөө дадал болчдаг. Тэр одоо номонд дурлаад өөрийгөө ингээд зөвхөн 10 жил их сургуульд ш насан туршдаа одоо хөгжүүлээд явах суурь нь болж өгдөг. Тэгэхээр номонд дурлуулна гэдэг бол хамгийн чухал ажил байна те. Тийм ер нь би зүгээр ажиглахаар манай аргууны хувьд бас тэр тал дээр сайн болов уу гэж зүгээр боддог юм нэ. Тэгж харагддаг. Найруулагч хийгээд ингээ харж байхад жишээ яриа ч юм уу тэн дээр нэлээ орж ирж байгаа учраас за ямар ч байсан бас айгу боломжтой байдаг баха гэж би бол төсөөлөд байгаа шүү. Гэхдээ харин манай авч намайг би өстө хүүдээ үнэхээр их алдсан да. Номонд дурлуулаагүй гэхэд би ч яг хөө интернетээр хэлбэршүүлээд одоо уншаад Википедиа дээр эргүүлдгээс яг ингээд номтой тэгж их одоо бусад үнэхээр дурлцсан хүмүүс эдэг шүү дээ тийм. Номыг бүр дадлал болгоцсон. За манай жишээ нь мөгийн бол ингээл цайны цагаараа ном уншаад амждаг. Цэгийн бол мундаг байнгын ном уншдаг тийм. Яг ном барьж унших яг хэд хэдэн ном уншдаг л да хаяа. Гэхдээ тийм бүр тийм гоё дадалт болж чадаагүй. За тэр нь магадгүй уншуулаагүйтэй холбоотой юм. Би бол найзуудтайгаа л цуг хаяа үлгэр унш тэгж л өнгөрөөдөг гэсэн юм байна. Тэр магадгүй энэ одоо багт нь ном уншиж өгөх нь ном гэдэгт ингээд дурлуулах, номтой ноцтолдуулахтай тэр гол одоо даваа юм бэлээ. За энэний цаана бас зөвхөн ингээд ном дурлуулахын цаана бүр тайлаж ярил нарийн асуудлууд байна. За юуны түрүүнд яагаад энэ өдрийг тэмдэглэх болсон шалтгаан бичиг үсэгдэл тайлагдалтыг дэмжих зорилготой гэж байна. Ерөөсөө ийм юм байна. Бичиг үсэг тайлагдаагүй байдал ер нь академик боловсролч нь удамшдаг гэж томьёож байна. Удамшдаг буюу ээж аав нь бичиг үсэг номтой тийм сайн хүрэлэхгүй байгаад байвал ээж аав нь тийм бичиг үсэг муутай байвал тэрийг нь одоо суралцах боломжтойс ч хүүхдүүд нь өвлөөд идэг. Яг гэвэл бид нар ч өөрөө хүүхдүүдийн тал шүү дээ. Ээж аавыг хардаг. Тэгэхээр ээж аав нь өөрт нь уншиж өгчээвэл уншингаа хүүхдэд уншихын тулд энэ чинь бас санаа зовно шүү дээ. За би нэг унших хэрэгтэй гэдээ уншаад хөгжөөд давхар ээж аав нь хөгжүүлэх гэдэг шүү дээ. Уншаад тэгээд тэрийг нь уншиж өгөхөөр хүүхдүүд нас дөөрөгээд миний ээж аав чинь уншиж чинь унших чинь гоё юм байна, ном гоё юм байна гэж ийм одоо гинжин мөрөлд ордог гэх юм уу? Ийм гэж одоо үздэг юм байна. Тийм учраас энэ одоо юуны өдрийн тэмдэглэлт өдрийн ач холбогдол бол бас гүнзгий байна. За дээрэс нь дахиад ер нь нэгэндээ юм уншиж өгөх гэдэг шал өөр мэдрэмж байдаг юм. Ер нь бол өөр мэдрэмж. Энэ үед стресстэй болдог. Хүн ингээд өдөржингөө яваад нэг юм асар их стресстэй ч юм уу ямар нэг юм сэтгэлэн шаналтай, сэтгэлэн зовнилтой байдал бол уншаад тэр нэг хүүхдтэйгээ хүүхдтэй харилцаах ингэж бий болгоход ийм алга болчдөг. Ерөөсөө хүн гэдэг чинь биологи амтан одоо яг тэр хүүхдийг холбоо тогтоогоод уншиж өгөх окситоцино ялгаруулад ирэхээр л хамаг тэр одоо нөгөө стресс санаа зовнил нь байхгүй болж хувирдаг. Тэгэхээр та хоёрын ер нь хүүхдүүд эцэгчүүдийн харилцааг зузаадахдаг хамгийн том арга гэж бас хэлж болно те. Өчтөр орой гэхэд яг зүгээр хамгийн ойрхон жишээхээр нөгөө манай хүүхдийг эртгэн унтаач гээд одоо нөгөө хүүхдүүд орой унтуулдаг чинь бас юм болдог штэ. Яас дайн шүү дээ. Тэгээд номоо уншуулахгүй бол унтахгүй гээд тэгээд яг нөгөө манай баг ялангуяа ном уншуулад ер нь унтахтаа тийм зуршил суудсан. Тэгээд тэн дээр яг би зүгээр хүүхдийн сониучгаа яагаад гэдэг ном саяхан бас 2 дугаар хэсгийг нь бол хайж агаад авч өгсөн байхгүй. Тэн дээр чинь айгүй хөрхөн одоо жишээ нь амтны тухай гэхэд яагаад одоо жишээ нь 2 нутагт ингэж нэрлэлт гэж гэдэг юм ингээд нөгөө тайлбарлаа явцсан. Яг зөвхөн үлгэрийн номхоос гадна тэгэнгүүт яг дараа нь яг манай эхнэр бас тэгдэг байхгүй. Өмнөх өдөр уншсан сэдвийг нөгөө маргааш хүүхдүүдээс асуугаад тэгээ яваад манай эхнэр өөрөө ингээд орой 7:30 болохоор ингээд найзуудтайгаа одоо юугаар Facebook Messenger групп нээсэн. Тэгээд ном 30 минут уншдаг тийм бас өөрхөн зуршилтай. Тэр биднэрт нөлөөлөд тэгээд энэ манай хүүхдүүдтэй ч үгүй тийм ном дээр бас ойрхон. Яг нэг жишээ яг зүгээр би радиогоор ярьж болж байгаа нэг үе хоёр томд нь болохоор хүүхдүүд нэг хэрэглээний мөнгө хэрэг болдог штеп. Тэнгүүд хэрвээ чи нэг ном уншичаад тэрийг ярьж өгөх юм бол 5,000 төгрөг өгнө гэдэг нэг хэсэг жоохон хооны чанартай жишээ. Тиймэрхүү бас юм хэрэгжилж ирсэн. Огоос амар тийм шинэлэг арга байна шүү дээ. Ер нь бол хаяа тэгж ажилладаг. За тэгээд хүүхдүүдэд гол нь ингээд хүмүүжүүлэхэд бас нэг
чухал хэсэг байгаа шүү дээ. Би жишээ нь охиндоо ингэ тайлбарлаад ойлгуулж чадахгүй. Чи яагаад хуваалцах хэрэгтэй юм бэ? Бусдаа хуваалцах нь хуваалцахгүй. Ерөөсөө би өөрөө л ашиглан гэдэг ингээд ийм зам сууж ин тэгэнгүүт тэрийг ингээд үлгэрийн замаар хуваалцахаар ийм гоё байдаг, тийм гоё байдаг гэд тойроо замаар бас ингээд нөө юм уншиж өгөөд одоо хүмүүжүүлэх хамгийн одоо гол цаг юм болов гэж боддог. Тэгэхээр мэдээж хэрэг та бүхэн өнөөдөр хүүхдтэй бас хэлээрээ өнөөдөр чиний баярын өдөр юм байна шүү. Мэдээж хэрэгдээд хамтдаа баяраа бас тэмдэглэж болно. Чи надаас юу уншуулмаар байна да гэж асууж болно. Тэгээ 3 сарын 19-нийг ер нь ингэж тэмдэглэж ихэд дараагийн жил болго ингэ тэмдэглэж болох гоё юм байна те. Тий, аудио хувьд бол ер нь ном уншчихвол ялангуяа бас илүү сайн байдаг юм шүү. Яг гэвэл одоо хөвчлэн завгүй байдаг шүү дээ. Хүүхдтэйгээ цаг өнгөрөөдөг. Тэнгүүд нэг яг унтахаас өмнө нэг жоохон ном уншаад өгч гэдэг чинь нэг харилцаагаа ингээд жоохон ойрхон байлгах. Харин тийм ерөөсө цаг өнгөрөөж чаддггүй тэгээд ганц тэр мөчтөл хамгийн чухал ингээд ядаж нэг цаг зарцуулагдчихжээ. Тэгээд тэрийг бол манай хүүхдүүд бол ялангуяа манай охин болстой ирэхээ айгүй сайн мэдээд байгаа шиг байна. Тань та уншиж өгч ижил би унтна гэдэг. Яс тоо. Өнөөдөр миний охины бас төрс баярын өдөр юм байна тийм. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ газрын шимээр амьдралд амт юм өрөөтэй газар шим хамтран ажиллаж байна. За газар шим маань шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна. Зас гайхамшигтай мэдээлэл. Газар шим бол 1999 онд Монголын анхны жимс ногооны консервийн үйлдвэрийг байгуулсан. Ингээд 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж байгаа. Үйлдвэрлэл эхлэхдээ л жилийн одоо 2 төрлийн 20 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн бол өдгөө 69 төрлийн 88 сая орчим шил даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа одоо тэргүүлээд байгаа. За тэгээ саяхан хувьцаат компани болж хувирсан. Яг л одоо Монгол брэнд үйлдвэрлэл яаж хөгждгийг ингээд яруу дотор бусдаа үлгэр жишээ болж харуулж байгаа. Жим засж байгаа. Жим бусдаа засж өгч байгаа. Ийм гайхамшигтай Монгол брэндээ. Тэгэхээр баярын ширээний чимэг гихтэх, үеиг салаад, алаг салаад даршилсан өргөс тэмэх газар шим үйлдвэр компани нэрийн бүтээгдэхүүнүүд гэдгийг бүгд мэдж байгаа. Газар шим бүтээгдэхүүн одоо хувьцаат компани монголчуудын хоол хүнсэндээ өргөн хэрэгэлдэг майонез, кетчупыг үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна. За газар шим маань кетчуп майонез толсон байна тийм ээ. За майонез нь эх орны үржил шимтэй хөрсөнд ургуулсан дээд зэргийн рапсын тосны ургамлаас гаргаж авсан бүтээгдэхүүн байна. За тэгэхээр бас одоо яг эх орныхоо одоо чухал гол орцсон нь бол орцын нэг бол тос шүү дээ тийм. За тэр нь эх орноосоо ургаж авсан. Тэр бас их онцлог бүтээгдэхүүн гаргаж авсан байна шүү. Тэгэхээр одоо зүгээр газар шимхээр яг майонезыг би сайн хараад бол яг үннийг хэлэхэд бас төдийлөн танилцуулж амжаагүй. Зүгээр би газар шимийн бусад нөгөө байцаанаас салаад гэдэг юм уу, лечос гэдэг юм. Тэрний бол байнгын хэрэглэгч. Сая цагаан сарын ирэхэд л одоо хүмүүс ирэхэд яг нэг буузааж игнэл хажууд нь газар шимийн салаадыг тавьчихад үнэхээр амар байсан. Тэнгүүд нэмээд бас бүтээгдэхүүнүүд нэмэгдэж гарч байгаад бол баяртай байна. За тэгэхээр газар шим үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрүүдээс эдгээр шинэ бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. За та бүүний үнээр илүү сонирхмоор байвал 10 дугаар хорооллын хотын төв рүү явдаг автобусны буудлын урд газар шимийн нэрийн барааны дэлгүүр нэг байгаа. За нүд нь Баян зүрхт өргөдөг Жанжин зах дотор газар шимийн нэрийн барааны 2 дугаар дэлгүүр нь байгаа. За тэгэхээр газар шим бол мэдээж хэрэг 2018 онд салбарт анх удаа чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ийг нэвтрүүлсэн. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо олон улсын хүнсний стандарт ISO 22000 стандартуудыг амжилттай нэвтрүүлээд байгаа. Ийм одоо үйлдвэр. За артишок ургамлаар нь бас бүтээгдэхүүнээр нь мэдэх бах. Өөрсдөөс артишокийг Монголдо тариад бүтээгдэхүүн болгоход нэвтрүүлдэг. Одоо энийг бол судалгаа шинжилгээний ажил гэж нэрлэдэг. Энэ улсын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг бас хийдэг юм санаачлагтай хамт олон. За ингээд ийхүү одоо майонез болон кетчуптэй болсон байна. Та бүхэн сонирхож үзээрэй, амталж үзээрэй. Би ч гэсэн газар шимийнхээ бас майонез кетчупыг нэрээ амталж үзмээр санагдлаа. За газар шим үйлдвэр гээд одоо яг нэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүмүүст нэг бас сэтгэл байдаг шүү дээ. Тэгэхээр хэдийн юм танил болсон газрын бүтээгдэхүүнийг бол шинээр эднийхээ маяг нэг мэдээд авчих юм бол ер нь байнгын хэрэглэгч болоод явчих хаа л гэж бодож байна. Угийн найдвартай олон жил ашигласан болохоор асуудалгүй бах тийм. За газар шим үйлдвэр гээд англиар бичээд тавил аль бисны Facebook пэйж нөгөө та бүхэн мэдээлэл дэлгэрэнгүй мэдээллийг Facebook пэйжээс наваарай. За мөн лайк дараарай. Харин утасны дугаар нь 75 55 99 75 55 99 За манай нэвтрүүлэгтээ газар шим хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгэхээр дэлхийд төрсэн алдартай хүмүүсийн тухай танилцуулгыг дараагийн болон маань хэлж байна. Тэгээ миний хувьд болохоор өчигдөр ингээд харж байхад одоо
энэ өдөр түүхэн дурсан алдартай хүмүүс гэж хайгаад явж байгаад яг нөгөө түүхийн гэдэг хугацаанаас эхлээд дээрээсээ эхлээд ингээд хүмүүсийг байдаг штэ. За. Тэгэнгүүт яг тэр дээр ингээд Буяг хаан ингээд 1206 төрсөн ингээд ороод ирэнгүүт доошоо гүйлэх шаардлага байгаагүй л те. Тэргөө ингээд дэлхийн түүхэнд тэр хүн байж хахад одоо өөр хэнийг хайх вэ гэдэг. Тэгээд сонголт хийгээд бол маш амар байсан. Тэгээд ер нь өчигдөр бас цэргийн баяр босныг ч хэлэх үү. Буяг хааны жоохон огшмор санагдав. Яг бид нар ч ер нь ингээд бас бахарах дуртай штэ. Тэнгүүд өөрөө ирэхгүй л нөгөө яг энэ Буяг хааны цаг үеэр өөрөө одоо Game of Thrones гэдэг шиг нөгөө хаашрын төлөө тэмцэл гэдэг яг л нөгөө том хүүхдүүдийнхэн тий. Энэ чинь нөгөө 2 дугаар үеийнхний 3 дугаар үеийнхний хоорондын ялцаан тий. Тэгэхээр ер нь бол маш сонирхолтой санагдсан. Тэгээд бас өчтөр нэлээд хэдэн зөвлөд. Тэгээ ялангуяа бас зөвөр сонирхуулаад хэлэхэд яг би бас түүхэд өөрөө багасаа сонирхолтой байсан. Тэгээд яг одоо юу гэдгийг нэр кино түүхтэй холбоотой зүйлүүд уг нь бол ингээл судлаа сонирхдаг үе байсан нэг гэсэн ингээ мартцсан байсан юм байна л. Яг тэр нэг мэдрэмжийг эргээд бас надад сануулсан л да. Ягаад гэвэл сонирхоод судлаад явах тийм өөр шаардлага бол надад гараагүйсээ тухайн үед болохоор бага ингээд байхад дундаа ингээд байх нөө олимпиад орно гэдэг юм нэг жоохон бэлддэг тий. Тиймэрхүү байж байгаа л тэрнээс хоош гингүүч ингээд яг тэгж хайж судлах тийм шаардлага бол надад гараагүйсэн юм байлаа. Ядгаа Буяг хааны тухай танилцуулах юм бол 1206 он буюу одоо их Монгол улс байгуулагдсан тэр онд төрсөн. Яг тэр онд төрсөн юм тийм. 3 сарын 19-ны өдөр төрсөн гэж байгаа. Тэгээд яг хөө тийм урт наслаагүй ч гэсэн бас түүхэнд өөрийнхөө нэрийг үлдээсэн байгаа. За тэгэхээр Буяг хааны хувьд болохоор их Монгол улсын 3 дахь их хаан байсан. За тэгээд Өгөөдөө хааны ууган хүү Чингис хааны одоо ач байсан гэж байгаа тийм. За тэгээд 1246 оноос 48 оны хооронд бол хаан ширээ суусан. За тэгээд түүний их нь болохоор Дөрвийн хатан гэдээ бас байсан тийм. Одоо Монголын бас төрөөр жасан анхны хатан гэж болоо нэр нь бол үлдсэн байлаа. За ер нь бол бараг дэлхийн хатанч гэж хэлж байна. Тухайн үед бол хамгийн хүчрэг улсын одоо анх удаа тийм хаан ширээ залж исэн гэх юм уу? Одоо улсын өдөртөж 4 гаруй жил өдөрцөн байдаг санаж байна. За тэгэхээр ер нь би яг юу яаж үзлээ л дээ. Ер нь одоо ChatGPT энэ төр бас одоо нэлээд мундаг болсон шүү дээ. Тийм болохоор яг Монгол их сурвалжууд гэхээсээ илүүгээр одоо Араб, Перс сурвалжуудад Буяг хааны тухай юу гэж бичсэн байна гэдэг ингээд хайж үзэхгүй. Тэгсэн ерөнхийдөө ингээд яг тэгхийн тэр үеийн томоохон түүхчдийн хувьд болохоор бас бүгдээрээ л энэ тухай бичиж үлдээсэн байлаа. За тэгээ энэ дээр бол жишээ нь Персийн түүхч Жувени Монголын эзэнт гүрний одоо түүхийг бол дэлгэрэнгүй бичсэн бас юм хүн байлаа. Тэгээ энэ хаан ширээнд суусан үйл явц тэгээ Батхаантай бас зөрчилдөөн тий энэ талаар бол бичсэн. Тэгээд ерөнхийдөө зан хаашийн тодорхойлолттой болохоор Буягийг хатуун ширүүн зан чанартай хатуу шийдвэр гаргадаг хаан байсан гэж төрсөлсөн байгаа. За Жони Карпинигийн дуртатгал. Тийм Карпини болохоор Буяг хаан дунд зэргийн нуруутай маш хэрсүү ухаалаг хитрхи залжин бууртай бас ихэмсэг зантай эцэг хүүхдийн гэрээсэлд үнэнч хаан төрийн ёс журмыг хатуу баримтлагч хүн байваа гэсэн байгаа. Тэгэхээр яг энэ хүмүүс одоо жишээ нь ингэж тодорхой. Манайхан бол илүү ингэ бүр сайн сайхан талаас нь илүү тодорхойлно шүү дээ. Гэхдээ гадны хүмүүс ч гэсэн яг энэ талаас нь бичиж байна гэдэг бол илүү бодиттой юм болов уу гэд. Гэхдээ яг энэ түүхийн талаар ярихаар бас илүү болгоомжлол нэг зүйл дээр нэгээр ярьж хахад дахиад нэг өөрийг сонсох юм үзэхээр бас өөрөөр бичдэг. Шал өөр өнцгөр бичдэг тий. Тэгэхээр ерөнхийдөө жоохон ингэ одоо дундчил бариад явахгүй бол нэг хүн сонсоод яг өөрийнхөө мэддэг талаас нь хамаалаа. Энэ буруу ярьчлаа, хотлоо ярьчлаа гэх магадлалаас аягүй өндөртэй болохоор болгоомжтой ярих хэрэгтэй байна гэж надад санагцсан. За би дэмжин ажиллагчид танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг BSB дэмжин ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч BSB-д Японы Toshiba брендийн хөргөөгч, угаалгын машин, бичил долгионы зуух, тоос орогч зэрэг бүх төрлийн электрон бараанууд хамгийн хямд үнээр худалдаалагдаж байна. Зөвхөн BSB дөрөө тий BSB-д баярлаа. За тэгэхээр Буяг хаан ерөнхийдөө яг багт нь бол баг зэрэг бие султай байсан гэдэг бас тиймэрхүү зүйл бол байдаг юм байна. Тэгэхээр бусад хаан үүдийг бодоход одоо арай хожуудын 20 хэдэн нас гарснасаа хойш одоо аян дайнууд бас оролцсон юм нэр нь бол орж явсан гэсэн тиймэрхүү зүйл бас байлаа. За жишээ нь бол Өгөөдөө хаан Алтан улсыг бол мөхөөгд 1232-оос 35 оны дайнд бол оролцож явсан гэж байгаа. За мөн зөрчин улсыг мөхөөх дайнд бол бичлэн зэрэг удирдах бол явж исэн. Түүний дараа 1236-аас 40 оны хооронд Батхаантай цуг, Кипчак, Алан, Кавказ те Оросын манд улсуудыг эзлэх энэ аян дайнд болохоор ерөнхийдөө одоо 100 гарын цэргийн нас ингэж удирдаад явж исэн гэж байгаа. Энд үеэс бас одоо нөгөө Батхаантай тийм зөрчил бас үүсэж исэн. Ялангуяа тэр нэг найр хийх үеэр одоо яг насны хувьд болохоор өөрөө юу юм бэ л те Батхан 1209 он төрсөн.
Тийм Гуйг хаан болохоор 1206 онд төрсэн. Тэнгүүд насаараа одоо Гуйг жоохон ахаагаад байдаг. Тэнгүүд Батхааны хувьд болохоор Сүбэдэ жанжинтай нийлээд бол нэлээд бас одоо амжилттай цэргийн одоо тийм тулаануудыг хийж явсан. Бас туршлага талаасаа илүү одоо Батхан давмгай одоо байгаад байдаг. Тэнгүүд тэр хоёрын оронд тийм хин найрыг ахлах гэж гэдэг юм ийм хөө зөрчлүүд бас байсан гэж бол байсан. За 3 дугаар үеийнхний тэмцэл бол их сонирхолтой. Тэр ер нь бол одоо том хүү зүчийнхэн болон тулгынхан хоёр хүч хавсраад за өгөөдөө болон цагаатан хүүхдүүд нь нэг талдаа харчаад за ингээд одоо ууг нь бол яг дүрм ёсоор бол одоо өгөөдийн хүүхдүүд удам залгах хэвээр алт урыг хаан ширээ залгах хэвээр байсан. За ингэж яагаад одоо зүчийнхэн илүү хүчтэй болсон. Ер нь зүчийн талынхан Батхан ялангуяа мундаг хаан байсан байх. Тэгэд Батхан бол өөрөө нөгөө гарал үүслээрээ зүч чинь бас яг Чингис хааны хүү юу үгүй юу гэл олон асуудалтай байдаг болохоор өөрсдөө хаан ширээ ярьж болохгүй болохоор тулуугийнхыг дэмжсэн гэж ярьдаг. За тэгээд одоо тэгээ энэ дээр чи яг нөгөө 1241 он тий одоо яг өгөөдөө хаангийн дээр нас оронгууд нэг тийм ойлгомжгүй яг нөгөө хүн болгол өөрсдөө хаан болох эсвэл өөрсдөө хүүхдийг хаан болгох иймэрхүү ингээд тэмцэл эхлээд явж байгаа. Тэгэхээр энэ үед болохоор түрүү хэлсэн дөргөөний хатан болвол одоо тухайн үед бол яг мэдээж хаан ингээд юугаар аян данд явхад хатан болохоор тухайн нутгаа ингээд захираад одоо алт мусаар тэг үлддэг. Гэвч одоо энэ дөргөөний хатны хувьд болонгоч энийг бүхлөд нь 5 жил үргэлжлүүлсэн 1246 хүртэл. Тэгээд энэ хооронд болохоор одоо бас Персээс одоо тухайн үед аян даны үеэр л одоо олж авчирч байсан шүү нэг аяг чивэг чийдэг байсан одоо Батима гэж нэг хатан байхад тэрүүнтэй хатан гэж бодлоо шүү аяг чивэг одоо тийм хүн байж байгаа л тэр чинь бас аяхтар хор найруулна гэж ярьдаг шүү дээ. Тэгсээр гад яг тухайн үед дөргөөний хатныг өдөрж явах үед нөгөө Чингис хааны маш их хүндэлдэг одоо мундаг зөвлөхүүд байдаг шүү дээ тийм милицээ ингээд олон тийм хүмүүсийг бүгдийг хөөж явуулаа шийдэх бүр тиймэрхүү дээр хүрчихсэн байсан. Тэгэнгүүт яг Гуйг хааны хувьд болохоор тэр түүхэнд гавьяан нь болохоор ихийнхэн бас буруу тийм энэ гаргасан шийдвэрийг залруулсан гэдэг юм үү тийм иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхээр 1246 онд болохоор за тэгээд яг дөргөөний хатныг болохоор жишээ нь одоо хитрхи удаа ингэж 5 жил төр бариад байсан учраас дургуутсан хүмүүс бол маш олон байсан. Тэгээд Чингис хааны отхон дүү Тэмүүгэ одоо отгоч ноён гэдэг өөрийнхөө цэргийг аваад одоо жишээ нь за одоо төрийн хэрэглэл гэдэг юм уу те одоо энэ ер нь бол яахгүй болохгүй нэ гэдэг иймэрхүү байдлаар цэрэг аваад явж хахад тухайн үед бол Гуйг хаан өөрийнхөө бас цэрэг аваад одоо ээжигээ хамгаалах гэдэг юм уу ер нь би өөрөө хаан одоо болох хэвээр гэдгээрээ одоо гарч ирээд цэрэгтэйгээ явхад одоо яг тэрийг мэдэнгүүтээ тухайн Тэмүүгэ маань бол би зүгээр хааныхаа насаар согөөдөө хааныхаа хүндэтгэл үзүүлэх гэж байгаа гэсэн байдлаар ирж одоо мөрөгчөө тэгээ бутсан гэж байгаа. Энээс хоош болохоор илүү одоо яг Батхааны хувьд болохоор тиймэрхүү зүйл байсан ч гэсэн түрүүний чиний хэлдгээр те нөгөө дээр үеийн яваад идэг тэр зүчийн цагаатан эрүүл тэмцэл гэдэг юм уу яг тэрүүн шиг асуудлаас болоод хаан болохоор ер нь их хаан хорилж болохгүй гэх юм уу. За тэгээд энэ дээр бас айгүй гоё санагдсан зүйл нь болохоор ингээд 1246 онд болохоор Гуйг ингээд их Монголын хаанаараа өргөмжлөгдөж байгаа тийм уралдаа зарлаад тэгээд хаа суурны өргөмжлөх асал дээр нь болохоор маш олон хүмүүс одоо орон орны төлөөлөл гэсэн үг шүү дээ. За энэ дээр дурдах юм бол Багдадын халиф улс, Сүм улс, одоо Курьо тийм Солонгос гэсэн үг тийм зөрчид зэрэг олон улсын одоо элч төлөөлөгчд орсон. Энийний дотор хамгийн одоо түүхэнд үйлдэлсэн байдаг нь болохоор Ромын папын элч тийм Плано Карпины оролцсон. За энэ оролцохдоо болохоор Ромын папын загтлыг бол авч ирсэн. Энэ бол түүхэнд бол нэлийн бас том үлдсэн байт юм байлээ. Тэгээд загтал дээр болохоор яг агуулга нь гэхээр одоо юуны Ромын пап монголчуудыг болохоор христийн шашинд орохлох иймэрхүү ер нь сонирхол бас байгаад байгаа. Тэгээд дээр нь болохоор яг Унгар зэрэг одоо христийн шашинтай улсад хийсэн аян дайныг нь болохоор түүхээснийхэн буруу хүлээхийг шаардсан иймэрхүү загтал агуулгатай загтал авчираад за тэгвэл Карпины болохоор өөрөө бас аман хэлбэрээр одоо Гуйг хааныг загалмайтны аян шашинд оруулахыг бол юм шатгсан байдалтай иймэрхүү зүйл бол яригдсан байна. Энэний хариу нь маш надад бол гоё санагдсан л да. Би өчтөр яг нэг Монголын үндэсний телевизээр гарч байгаад нэг музейн Facebook хуудсан дээр орсон тэр бичлэгийг үзээд яг бүр цагааг ингээд хариу загтлыг нь үг бүрчлэн бичиж тэмдэглэж авсан л да. За тэгэнгүүт энэ дээр тэр загтлыг нь хөргээд тэгээ энэ яг загтлыг нь болохоор эргүүлээд 1246 оныхаа намар Перс латин хэлнээр хөрвүүлээд юм 20 см өргөн 120 см урттай юм цардмал цаасан дээр бичээд тэгээд Чингис хааны тамгыг одоо хоёрынтай тамгалаад хааны тамгыг тамгуулаад ингээд явуулсан юм байна. Загталт болохоор түрүү ингээд манай Унгар одоо загалмайтны шашинтай босуудыг давталсан ч гэдэг юм уу юм буруутгсан юм агуулгатай загтал ирсэн шүү дээ. За тэгсэн чи хариуд нь гэсэн
мөнх тэнгэрийн өвчнөөр бүх агуй их ард иргэдийн далай хааны зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Тэгээд папчи өөрийн биеэр бараалхахаар ир тэнгэрийн бошгоос гадна хинч үлдэж үл болноо. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхийг тэнгэр мэдмөө. Хэмээн ирэх одоо сүрээ үзүүлсэн юм загтлал илгээсэн байгаа байхгүй хариу загт. Тэгэхээр яг тухайн үед ингээ бодонгууд одоо бид нар чинь тий яг нөгөө байр суурь гэл улс хоорондын харилцаа ингээл геополитик гэл яригддаг шүү дээ. Тэнгүүд яалтчгүй одоогийнхоор бол нөгөө том тоглогчтой эрх мэдэлтэй нөлөөтэй гэдгээр нь монголчууд бүр бичиж байгаа загтлаас нь бол яалтчгүй харагдаж байгаа. Тэгээд яг энэ загтал нь болохоор их хувилбараараа перс хэл дээрх нь бол жишээ нь Ватиканы номын самгийн архивт бол байдаг юм байлээ. Тэгээд яг энийг болохоор бас хоолборлож 2011 онд манайх бол авч ясан иймэрхүү зүйлүүд бол бас байгаа юм байлээ. Тэгээд мөн одоо Плано Карпиныгийн Монгол байх үедээ тухайн үед бичсэн аян замын тэмдэглэл болохоор одоо хүртэл бол хадгалагдсан байдгаа гэж байгаа. Тэр нь бол Гүйг хааныг товчхон дүгнээд хэлэх юм бол одоо бас нэлээ ухаалаг хаан байсныг нь бол харж болохоор байгаа. Тэр нь болохоор эзэн гүрний хаан тэр хүн амын тоолгыг бол өөрөө хаан болсны дараа явуулсан байгаа. Тэр нь болохоор мэдээж одоо тухайн үед цэргийнхэн хүн хүчтэй одоо нөөц бололцоо бүх зүйлүүдийг бол тооцох ч гэдэг юм уу иймэрхүү бас нэлээ олон ач холбогдолтой. Дээр нь болохоор түрүүс дөрвөөний хатны бас буруу явуулж исэн үйл ажиллагаануудыг одоо нөгөө эргүүлж тий бүх шийдвэрүүдийг цуцлаад одоо хуучин тэр Чингис хааны бас ухаалаг төгшмөлүүдийг эргэж бол авчирсан. Энэ бол айгу түгэнд үлдсэн том зүйл юм байлээ. Гавьяан юм байна тий. Гавьяан тий. За Гүйг хаан ч тэгээд 1248 оны одоо 4 сарын 20 хүртэл яасан байна тий. Хаан ширээнд суулсан байна тий. Тэгээ өргөн зүг рүү бас одоо аяндаа явж байгаа замдаа одоо нас барсан байдаг. Тэгээ энэ дээр нь болохоор бас одоо Батхаантай байлтахаар явсан ч гэдэг юм уу зарим нь болохоор бас зүгээр газар нутгаа дэлгэхээр тий ингэж явсан гэдэг иймэрхүү байдлаар бас бичсэн байлаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулъя. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Илгээ хайрлын өрөөтэй Лив 52 хамтран ажиллаж байна. За тэгэхээр Монгол улс Илгээний хорт хавдрын өвчлөл нас оролтоор дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй. Одоо тэргүүлдэг гэх юм уу? 100 мянган хүн тутамд 96.1 тохиолдол бүртгэгддэг. Тэр энэ дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт гэж тооцогдож байна. 2024 онд бүртгэгдсэн 7244 хавдрын шинэ тохиолдлын 32.8% буюу 3 хавдар тутмын нэг нь Илгээний хорт хавдар байгаад байна. Тэгэхээр хавдрын шалтгаанд нас оролтын 41.8% нь энэ болдог. Гол шалтгаанууд нь архины хэд хэрэглээ, буруу хооллолт, зарим эмийн бодисын нөлөө, за мэдээж хэрэг вирус гепатит энд орж байна. Тэр ийм дэлгээ хамгаалах нь за монголчууд бидэнд маш чухал. За монголчууд өөрсдөө ч элэг бүтэн гэж ярьдаг. Тэгэхээр элэг бол аль хэдийнээс л монголчуудад чухал эргэтэн байж тэр эргэтний одоо элгээ хамгаалах бол боломжтой. Үүнд танд Лив 52 туслана. Тэгээд энэ яг тоо гэхээр ийм одоо 96.1 тохиолдлын 100 мянган хүн тутамд гээд дэлхийн дунджаас манайх маш өндөр байна гэдэг бол тоо маш өндөр байна гэдэг чинь бид нар яалч энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэнгүүт одоо энэ байгаа статистик тийм амархан одоо нэг 3 юм уу 5 жилийн дотор өөрчлөгдөхгүй байх л да. Тэгэхээр бид нар өөрсдөө илүү анхаарад илгээ хамгаалахын бүтээгдэхүүн эргэлдэх ч юм уу. Ялангуяа энэ ургамлын гаралтай гэж байгаа дээр бол илүү надад бол сайхан санагдсан л да. За Хималай бол 1930 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байгаа. Голчлон ургамлын бүтээгдэхүүнүүдээр ургамлын гаралтай им танг одоо үйлдвэрлэдэг юм байгууллага. За нэг гоё зүйл нь өөрсдөө бүх ургамлаа тарьдаг юм билээ. Тэгэхээр нөө ургамлын бүтээгдэхүүн чинь доторх агуулмж нь чухал шүү дээ. Тэр одоо химийн элемент нь тэрийг гаргаж авах, тэр доторх тэр бодисыг нь гаргаж авах нь стандарт байх хэрэгтэй байгаа гэдэг. Тэгэхээр өөрсдөө бас яг энийг тариалж стандартчулсан болохоор ийм мундаг байгаад байдаг, оршин тогтноод байдаг бас шалтгаан юм билээ. За тэр дэлхийн шилдэг ургамлын юм үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Дэлхийд тэргүүлний энэ чиглэлээр. Тэгэхээр Лив 52 нь 70 жилийн турш хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн найдвартай бүтээгдэхүүн. Ийхүү 70 дахь жилдээ худалдаалж байгаа бүтээгдэхүүн 265 удаа клиник судалгаагаар баталгаажсан өргөн хэрэглээтэй олон төрлийн илэгний асуудалд тохиромжтой удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй сөрөг нөлөөгүй илэгний өөхлөлт, илэгний өөхөн өрөвсөл болон амьдралын хэв маягтай холбоотой бусад илэгний өвчлөлтүүдэд одоо тустай.
Илгэний вирус, гепатит болон бүх төрлийн илгэний эмгэгийг үед хэрглэж болно. Энтхэгийн шилдэг 10 эм нэг гэж явдаг юм бүтээгдэхүүн маань. Тэгэхээр лив 52 бол илэг хамгаалах, илгийг хоргоожуулах гэсэн нэг төрөл агвал за илгэний өөхлөлт хүнд хэлбэрийн илгэний өрөвсөлтөө хүмүүс зориулсан бас хэлбэр байна. За B вирус, гепатитийн үед уудаг лив 52 гэж агвал хүүхдийн илэг хамгаалах зорилгоор лив 52 сироп гэдэг дөрвөн төрлийн лив 52-ээр худалдаалж байна. За тэгэхээр лив 52 бол бүх химийн сангуудаар зарагдаж байгаа. Та бүхэн химийн санд очиод лив 52 гэдээ асуухад худалдан авч болно. Агар фарм импортлж оруулж ирж байна. Тэгэхээр агар фарм цэгмэнд л ороод дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Утсаар мэдээлэл авна. Эсвэл захиалга өгмөр байвал анхааралтай сонсоорой. 76 10 76 77 76 10 76 77. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ илгээ хайрлын өрөөтэй лив 52 хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингэсэн байна. Омбогоёнбат Гүйг хаан бол маш том судлагдаагүй сэдв гэсэн байна. Казуи Юри жинхэнэ түүхэндээ яаж өгсөн тодорхойгүй гэж хэлсэн байна. За Батхааны дүү Шибанта муудалцаад бие биенийг хутгалж алсан байдалтайгаар гардгаа гэж энэ Хувилан хаан ингээд хятад драма дээр Гүйг хааны тухай ингэж гаргадаг юм шиг байна. За мөнх чаргал мигмар бараг дайтах гэж явж байтал Гүйг таал төгссөн гэдэг барагч баатч хорлуулсан ч гэж үздэг хүмүүс байдаг бололтой гэд. За энэ бол өөрөө бас юм тодорхойгүй Монголын одоо маш игзэгтэй үе одоо хаан ширээний төлөх тэмцэл ширүүсээд одоо яг тэмцэлтэж эхэлсэн игзэгтэй үеийн судлагдаагүй ойлгомжгүй үлдсэн гэх юм уу бас бүрэн гүйцэд ойлгомжгүй үлдсэн юм хэсэгтэй. Тий надад бүр солонгос хэл дээр тийм олон рил одоо 2 өдрийн өмнө орсон гэж жишээ нь гараал ирэнгүүт гайхаж байгаа байхгүй Гүйг хааны тухай өнгөч яг л одоо энэ нуус товчоо бусад одоо сурвалжууд дээр байгаа энэ түүхүүдээр хойно айгуу гоё тийм ашиглаа тийм тухайг дүрсэлчихсэн юм зурагч дүрсчүүлсэн тийм юмнууд бол яг хөө дээр нэг бас сагсч оруулж ирсэн. За ер нь өөрийнхөө дуртай миг бас яриад аж болохгүй байх гэсэн чинь ариун маань бас юу оруулаад ирчээд хараад баярлах нь баярлалаа ч өнөөдөр дуртай сэдвүүд. Түүний нэрийг сонсвол мэдээж хэрэг зөвхөн сагсчд биш. Зүгээр спорт сонирхдаг зүгээр хальт мэддэг хүмүүс хүртэл мэдэхгүй байхын аргагүй. Тийм нэр. За тэгэхээр Give Me Sports.com-оос гаргасан бүх цаг үеийн 50 шилдэг бүх цаг үеийн шилдэг тамирчин гэдэг жигсаалтыг тэргүүлсэн хүн бол Майкл Жордан. За Майкл Жордан бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин гэж одоо үргэлж яригддаг. За ийм тамирчин байгаа. Энэ тамирчин маань 3 сарын 19-нд 2 жилийн турш зодог тайлсны дараа эргэн ирэлт хийсэн өдөр нь гэж хэлж болно. За тэгэхээр яаж одоо зодог тайлснаа буцсан эргэн ирж байгаагаа мэдгдсэн бас их гоё. Өөрийнх нь агент байдаг. Агентаараа дамжуулаад 2хан үг явуулсан гэж байгаа. Одоо хил нийтлэлийн байгууллагуудад Майкл Жорданы төлөөлөгч нь 2хан үг факсаар явуулсан. Тухайд факсаар явуулдаг гэсэн юм лээ. I'm back. Боёо би эргэн ирлээ гэж. За энэ бол тухайн үед бол сенсац болж исэн. 3 сарын 18-нд энэхүү факс илгээгээд ерөөсөө 3 сарын 19 буюу өнөөдөр маргааш нь шууд Индиана Пейсерсийн эсрэг одоо Чикаго Буллсийн төлөөх тоглолтод оролцсон байдаг. Тэгэхээр Жордан эргэн ирэлт гэдэг бол мэдээж хэрэг сагсан бөмбөг сонирхогч. Ер нь спорт сонирхогчтой хувьд бол маш том үйл явдал байсан. За үүнээс өмнө ер нь яагаад Жордан эхлээд зодог тайлсан юм бэ? За 2 удаа зодог тайлсан. Эхлээд яагаад зодог тайлсан хүмүүст илүү сонирхолтой байж магадгүй гэж бодлоо. Жордан автгаа маш их дотн байсан. Маш ойрхон үргэлж дэмждэг байсан. Ер нь Жордан бас бүтээсэн хүн аавна гэж хэлж болно. Тэгээ 1993 оны 7 сарын 23-нд Джеймс Жордан буюу Жордангийн аав нь машиндаа ундаж байхдаа алуулсан байдаг. Амнаас энэ хэрсгийгээр бүрлэгсэн байдаг. Умард Каролина мужид байхад нь 2 өсвөр насны хүүхдүүд Ларри Демери, Даниэл Грин хин гэдгийг нь мэдэхгүйгээр зүгээр л дээрэм хийж явахдаа одоо Жордангийн аавыг бүрлэгдсэн байж таарсан. За тэгээд хамгийн аимшигтай нь түүний одоо биеийн одоо намх тавиачаад болцсон байсан. Тийм байдалтайгаар холсон. За ингээд Жордан үүнд нь бол маш их сэтгэл санаагаар унсан. Дээрээс нь 3 дарааллаад энэ чинь Chicago Bulls NBA авраг авсан байсан. Нэлийн шавхагдсан байсан гэж өөрөө бас тайлбарладаг. Сэтгэл зүйн хувьд бол ер нь өндөр ингээд өрсөлдөөнтэй спортод бол сэтгэл зүйн хувьд бол ерөөс ингээд шавхагдчихдаг. Хэцүү байгаа дээр нь аавнаас орсон маш хүнд цохилт болсон. Энэхүү Жордан тэсэлхүү ер нь бол 30 наснда за би ингээд одоо зодгоо тайллаа гэж зарлаад 93 онд зодгоо тайлцсан те 1993 оны 10 сарын 6-нд.
Тэгээ одоо ч багуудыг харж нэг авраг авчаал яг дараа жил нь аврага хамгаална гэдэг дээр маш хэцүү байгаа шүү дээ. Одоо нэг талаасаа тамирчин жогсгол ханах ч гэдэг юм уу. Нөгөө талаасаа яг тэр сэтгэл зүгээ хадгалаад багаа хадгалаад тоглох бас маш хэцүү л байгаа шиг байна тийм. За тэгэхээр одоо түүний аав хамгийн гол нь юу бейсболын тоглогч болоос гэж хүүхөө хүсдэг байсан юм байна. За гэхдээ саксчны карьер эхлүүлсэн боловч аав нь бол бейсболд маш их дуртай. Тэгээд аавынхаа мөрөөдлийг биелүүлэе гэж бодоод аавынхаа гигэн дурсгалтанд зориулна гэж бодоод бейсболоор одоо бүр эн чин нэлээд том багт тоглох гэж оролцсон. Чикагогийн White Sox баг одоо гэрээ байгуулад за гэхдээ зээлэр Birmingham Barons гэдэг одоо жижиг лигт очиж тоглосон байгаа юм. За энэ одоо нөгөө Чикаго Буллсын эзэн давхар эзэмшдэг баг юм байлээ. Тэргээр танилаараа дамжуулаад Чикаго White Sox-тай гэрээ байгуулад инхүү тоглосон. Тэгээд нийт 127 тоглолт хийсэн. Бейсболын 3 удаа хоум ран хийсэн. Ер нь бол дундаж үзүүлэлт бол тийм сайн тоглогч болоогүй. Дундаж үзүүлэлтсэн гэдэг. За тэгээд гэхдээ одоо юу бол дасгалжуулагч бол түүнийг бас MLB буюу мэргэжлийн бейсболын лигт тоглогч болох боломжтой илүү их цаг зарцуулсан бол гэж үзэжсэн байгаа юм. За тэгээд бейсболын хөө сонгосон тэгээд буцаад эргэн ирэлт хийсэн. За эргэн ирэлт хийнгүүтээ 23 номер өмсдөг байж байгаа 45 номертоор нэг хэсэг тоглосон. За тэгээд плей-офф чалгараад Чак болон одоо энэ Орландо Мэжикийн баг бол аимшигтай байлаа. Пенни Хардвей, Шакил Анилрын багт ялагдаад энэ нь одоо түүнийг маш их хурцлсан гэдэг. За ингээд буцаад 23 номер өмсөж хагаад за тэгээд 3 дараалж дахин авраг авсан. Нийт 6 одоо бүгжтэй. Эхлээд 3, дараа нь дахиад 3 авраг авсан. За тэгээд түүний бүх цаг үеийн өөрийнх нь амьдралын карьерийн хамгийн агуу тоглолт нь 96 оны одоо тоглолт байсан гэж хүмүүс бол тайлбарладаг. За энэ удаа бол зөвхөн ганц нөгөө Скотти Пиппен биш. Дээрс нэмээд Деннис Родман нэмэгдсэн. Эднээс ингээд Чикаго Буллсын төлөө тоглоод инхүү 3 дараалж авсан байдаг. Нэг юм сонирхолтой сэдв байт юм билээ. Хэрвээ Жордан зодог тайлаагүй байсан бол илүү одоо 94 95 оны одоо лигүүд тоглохоор шүү дээ. Энэ лигүүд тоглосон бол илүү олон бүгжтэй байх байсан болов уу? Зарим хүмүүс зодог тайлсан болсон юм аа. Зодог тайлсан болохоор энэ эргэн цэнэглэгдээд эргэн ирэлтэ бүр гайхалтайгаар хийсэн. Тийм тул ингээд бүх цаг үеийн шилдэг гэж яригдахад одоо гол нөлөөсөн зүйл бол энэ төр хугацаанд завсрал авсан бейсболоор хичээлсэн нүдэн олсон юм а гэж бас олон мэрэгчлэтнүүд үздэг юм билээ. Энэ дээр баха тий. Яг одоо нэг бодохоор чинь Жордан гэвд бол тухайн үед яг л 3 удаа авраг авчихсан. Тэгээд ялангуяа өрсөлдөгч гэхээр өрсөлдөгч багийнхан аль нэг өдөр эвгүй гэлдэг ч юм уу нэг эвгүй бараг нэг жоохон үйл гаргахаар тэрүүн дээрээс нь дөрүүлээд өөрийгөө хурцлаад бүр тэр тамирчныг байхгүй болгоод өөрийнхөө хамгийн одоо юу гэдгийг өндөр оноо тий хамгийн рекордуудаа хийгээ явчихдаг. Тэгэнгүүт тухайд хэрвээ үргэлжлээд яваад байсан бол тэр үнийг тэгж хурцлах зүйл бараг тэгж гарч ирэх байсан болов. Магадгүй 2 жилийн дараа эргээд ирэхэд нь шинэ одууд гараад ирсэн, шаах гараад ирсэн, бус багууд дээшээ ингээд зөндөө олон амжилтууд үзүүлчихсэн. Тэгээ өөрөө хожигдчихвол тэн дээрээс бас яг л одоо өөрийгөө батлахын үед бол яажсэн баталсан л та тийм. Илүү хурц байх хэрэгтэй болсон гэж ярьдаг. Ямар ч гэсэн энд хоёр хуваагддаг юм лээ. Жордан хэрэг 2 жил алдсан, 2 жил алдаагүй байсан бол 2 бүгж нэмж авах байсан гэдэг бол зарим нь эсэргээрээ ингэж бүх цагийн шилдэг үзүүлэлтэд харуулахгүй байх байсан. Ядарсан байсан. Ер нь бол бейсболоор нэг хэсэг одоо оролцсон зөв болсон гэж одоо хэргийн ирэлт их хүчтэй төлөхөц болсон гэж үздэг хүмүүс хэт юм лээ тийм. За манайхан мэдээж хэрэг энэ тал дээр юу гэж бодож байгаа комментаар бичээд үлдээгээрэй. Энэ хүрээд манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэх өндөрлөх болсон байна. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ газрын шимээр амьдралд амт нэмнүүрээ газар шим шинэ бүтээгдэхүүнээр хамтран ажиллаа. За мөн илгээ хайрлын ураатай элэг хамгаалах бүтээгдэхүүн Live 52 хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио медиагаа хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно.